Өнөөдөр бид нар хамтдаа бүсчсэн хөгжлийн тухай ярих гэж байна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хэрхэн амьлуулах уу? Олон жил яригдсан хот хөдөөгийн тэнцвэрийг хэрхэн хангах уу гэдэг энэ асуудалд маш том алхам болно гэдэгт итгэж байгаа. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог улс. Асар их байгалийн баялагтай, газар доороо болон газар дээр асар их нөөц баялагтай улс. Байгалийн үцгэлэнт газрууд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай хөгжлийн асар их боломжтой улс. Гэтэл яагаад хоцрогдоод байна гэдэг асуудал зүйсээр тавигддаг. Нөгөө талаар Улаанбаатар хот бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 1.3%. Гэтэл нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улс маань Улаанбаатар хот болох уу? Говь тал хээр хангаах цулсан энэ агуу их баялагтай улстай эзэн болж яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлын хариулт нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гарч шийдэл юм аа. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Монгол улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийг аваад одоо тэрэн дээр бид нар юун дээрээ онож ирэв, юун дээр алдаа хийж ирэв гэдгээд одоо дүгнэлсэн ийм цаг үе. Ирээдүйд авч явуулах одоо ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг болж хөгжүүлэх ийм шаардлага гарсан гэдэг агуулгаараа Монгол улсын засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхийд дахинд Монголын түүх, төрд ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, орхны хөндий, хангай нурууны байгалийн онцлог тулгуурлан аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс нутаг болно. За хангайн бүсийн хувьд аялал жуулчлалын асар их нөөц болцоотой ийм аймаг. Хөдөө аж ахуйн одоо үндсэн төв цөм нутгаа. За мөн уул уурхай эдийн засгийн бусад салбарууд өсрөнгөө өгчих болцоотой нутаг. Аялал жуулчлалын хөвгөд байгалийн үцгэлэнт газруудын Баян-Хонгор, Аранга, Өөрөнгөд бол нийт Монгол улсын хэмжээний байгалийн үцгэлэнт газруудын гол төв хэсэг оршдог гэж үздэг. Ийм учраас байгалийн аялал жуулчлал үзүүлэх болцоотой. Аршаан соёлын аялал жуулчлал үзүүлэх болцоотой. Монгол орны төв хэсэгт оршиж байгаа тээвэр логистикийн төв байх юм маш одоо боломжтой юм байгаа юм. Малажхан одоо үйлдвэрлэл одоо зохицсон юм одоо аймагт юм учраас үл цаашдаа малажхан одоо үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх эрчимцэн одоо малажхан одоо хөгжүүл малажхан гаралтай бүтээгдэхүүн газар тариалан одоо эрхлэх ийм одоо бас боломжтой. Шинэ хар орон буюу орхны хөндөд одоо нийслэл хот маань бол байгуулагдах ийм эрхий төлөвлөлт болон төлөвлөгөө мөн одоо холбогдох төрийн одоо шийдвэрүүд бол гарсан. Шинэ хараа орон хот бол хамгийн орчин үеийн шийдэлтэй эко, смарт буюу одоо ухаалаг хот болно гэж төсөөлж байгаа. Бүсийн хөгжлийн бодлого бол тэр чигээрээ боломж нээгдэж байна гэж бас харж байна. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Бүсчилж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онолын хөгжлийн хандлагад суурилах вэ гэдэг асуудал бол мэдээж энэ төрөнд яг тусна зүйл. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2001 онд анх батлагдсан цагаас хойш өнөөдөр 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол дэлхийн нийтийн онолын чиг хандлага болоод аж ахуйн нэгж иргэдийн одоо хэрэгцээ шаардлага бол нэлээдгүй өөрчлөгдсөн байна. Тийм учраас Монгол улс ч гэсэн одоо энэ чиг хандлагын дагуу бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа
шинжилэн боловсруулах, онлайн болоод практик хэрэгцээ шаардлага бол тулгарч байна. За бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа орчин үеийн онлайн чиг хандлага болж буй шинэ эдийн засаг газар зүйн онол, өсөлтийн төвийн онол, кластерын үзэл санаа, системийн онол дээр тулгуурлаж бүсчсэн хөгжлийн бодлогыг бол 100 орчим эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр хамтран боловсруулад байна. Өнгөрсөн хугацаанд стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон саад бэрхшээлүүд гардаг байсан бол бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэж байгаа. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөр өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдашгүй тэр хөгжлийн замыг олох үе дээр бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. Монгол орны бүсчлэл болгон өөр өөрийн гэсэн соёл түүхийн байгаль газар зүйн их өргөн сонслоготой байгаа юм. 21 аймгаар 3 удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. За мөн бүсчилсэн хилцүүлгийг үндэсний түвшинд олон шат дараалтайгаар зохион байгуулж давхарцсан доогоор 3000 орчим санал гарсныг бид нар энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтаа тусгасан. Бүс нутаг төлөвлөлтөөр бид бүхэн яах вэ гэхэд салбарын шинжтэй бодлогын төлөвлөлтүүдийг бүс нутгийн төлөвлөлтөөрөө дэмжиж явах хэрэгтэй. За шинжилгээ талаас бүссэн хөгжлөх гол үндсэн мөн чанарууд нутаг дэвсгэрийн нийгмийн хөгжлийн ялгааг багасгах, эдийн засгийн газар зүйн ялгаатай бодлого хэрэгжүүлэхэд оршдог. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл эрчимтэй явагдаж, за орон нутагт хөгжил саарч, Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд саад дотор болох хэмжээнд энэ бүсийн хөгжлийн бодлого орхигдож ирсэн байдаг. Тэгэхээр энэ удаа бол улсын хур засгийн газраас барьж байгаа хамгийн том бодлого бол бүсийн хөгжлийн асуудлыг тэргүүлэх зэрэг болгоод энэ бүс рүү бүх зүйлийг оруулж өгч байгаа юм. За тэр үед юу исэн гэхээр бид нар эдийн засгийн бүсчил яриад байгаа мөртлөө эдийн засгийн бүсчлийн нэг гол юм болох нь улс төрийн асуудалтай холбож өгөөгүй байсан. Сая сонгуулийн тойргийг томсгоод бүсээр нь болгочоор энэ нэг улс төрийн асуудал байгаа гэж. Улс төрийн асуудлаа дагаад хөтөлбөрүүд нь явна. Дагаад хийх ажил нь явна. Ийм учраас бол ач нүдлийн хувьд бол нэгдүгээрт нь улс төрийн шийдэл буюу сонгуулийн тойргийг ингэсэн явуулах гэж чухал ач холбогдолтой гэж бодож байгаа юм. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн хамгийн гол үзэл баримтлал бол ерөөсөө л аймгийн сумын энэ бодлогоос гарч улс орны хэмжээнд томоохон бодлого барих хэмжээний ийм зүйл рүү хамтарч явах нь зөвөө гэж бодож байгаа. Харин энийгээ удаан хугацаанд бид үргэлжлүүлэх ёстой. Дараагийн улсын хур засгийн газар энийг тэргүүлэх бодлого болгож явах ёстой. Магадгүй бүсийн асуудал хариуцсан засгийн газрын гишүүн хүртэл байж энэ асуудалд авч явдаг ийм чиглэлээр явах хэрэгтэй гэж би ингэж боддог юм. Монгол улсын хөгжлийг хөрш орнуудынхаа хөгжлийн бодлоготой уялдуулж нийцүүлж явбал бид нар илүү бага өртгөөр бага зардлаар их өндөр үр дүнд хүрэх. Өөрөөр хэлбэл одоо манайд байгаа тэр санхүүгийн үнэ хүчний капиталынхаа нөөцүүдийг үр дүнтэй оновчтой ашиглах ийм боломж нь бол бүрдэх юм аа гэдгийг бол энд онцлж хэлмээр байна. Эдийн засгийн газар зүй, улс төрийн газар зүй, улс төрийн эдийн засаг 3-ын харилцан уялдаатай буюу гео эдийн засаг, гео стратегийн бодлогыг бүсчилсэн хөгжлийн бодлогын суурь болгож авч үзэж бодлогоо бол босруулж байгаа. Археологийн нөөцөд тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт, соёлын аялал жуулчлалын цогцлборыг өгийн нуур орчинд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж өндөр гэгээн зан базрын бүтээл, соёлын өвд тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин орхон голын сав, хангай нурууны экосистемд түшгэлсэн түүх соёл, аршаан сувллын аялал жуулчлалыг уламжлалт сэргээн засах амгаа ухаантай уялдуулан хөгжүүлнэ. Мөн шашны аялал жуулчлалын голомт нутаг гэж хэлж байна. Халахын шашны 3 зул өндөр гэгээн, заян гэгээн, ламын гэгээний уугуул нутаг, юм ч учраас энэ 3 гэгээний нутаг гэж нэрлэгддэг. Ийм учраас гэгээн замын мөрөөр буюу гэгээн Монголын төлөө хангайн бүсийн аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх. Гуруулаа байгалийн халуун бас аршаантай бас ийм их усэр болсон 3 нутаг. Тийм учраас бол энэ байгалийн халуун аршааныг бас түшгэлсэн соёлын бас газруудыг байгуулах ийм бас боломжтой.
За мөн Арангай аймгийн Үгийн нур орчимд археологийн нөөц тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт соёлын аялал жуулчлалын цогцлборыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. За Өвөрхангай аймагт өндөр гэгийн зан азрын бүтээл, соёлын өв тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бол дэмжиж ажиллана гэж байгаа. Одоо ч гэсэн Монгол орны нэг гол аялал жуулчлал бүс нутаг яхаа аргагүй одоо орхны хөндөй хойшоогоо одоо тариат хорог тэргийн цагаан нуур чиглэлих байна. Энэ ханган бүсийн хамгийн том асуудал бол шинэ хар хурамгатай асуудал байгаа. Улсын их хурл 2023 онд шийдвэр гаргасан. Орхны хөндийд шинэ хар хурамгат байна гэдэг. Тэгээ 2024 оны төсөвдөр энэ техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зураг төсвийг нь хийх, инженерийн байгууламжуудын зураглуудыг хийх тодорхой хөрөнгөний асуудлыг тусгасан. За одоо энэ хот байгуулалтын ажил, дэд бүтцийн тогтмол байгуулалтын ажлууд эхэлж байна. Хуучин нийслүүдийнхаа туурин дээр залгамж чалаа үргэлжлэн их Монгол улсын энэ гал голомтын үргэлжлэл болж Монгол улсын нэг том хот цэцгэлж өгж байгуулагдана. За энэ бол одоо ирээдүйн Монгол улсын нийслүүд болох учиртай юм аа. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн одоо хот төлөвлөлтийг нэлээд нарийн судлах, за тэгээ хамтарч ажиллах түнш орнуудаас сонгох, за ямар чиглэлд одоо төслийн аль хэсгүүд дээр нь ямар улс оронтой хилцээ хийх үү гэдэг асуудлыг яг одоо эд ярьж байна. Жишээлбэл бүгд найрамд Солонгос улстай бид нэр тэзүү зураг гаргах ажил дээр, зураг туслах гаргах ажил дээр бол тохиролцсон гэж хэлж болно. За ажлын үндсэндээ эхэлж байгаа. За Туркийн засгийн газартай жишээлбэл бид нэр Туркийн компаниуд аж ахуйн нэгж засгийн газартай хамтраад барилгын асуудал, за шинэ нисхийн асуудлыг ярьж байна. Тэгээ цаашдаа бас энэ улс орнуудтай бүхэл чиглэлээр бас судалгааг явуулж ажиллаж байна. Шинэ харвам хотыг бол Монгол Улсын засгийн газар 500 мянган орчим одоо хүн амтай соёл, аялал жуулчлалын одоо томоохон сууршмал одоо бүс өөрөөр хэлбэл одоо улсын зэрэгэлтэй одоо хот одоо болгон одоо хөгжүүлэх юм одоо бас бодлого баримт. Ингэснээр энэ шинэ харвам хот улсын зэрэгэлтэй хот болж хөгжснөөр энэ хангаан бүсийн гол одоо хөгжлийн одоо төв одоо болж одоо хөгжинэ гэж бол бодож байна. Хангаан бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж дэмжинэ. Монгол улсын хэмжээнд 200 мянган орчим малчин өрх амьдарч байгаагийн 49 мянган малчин өрх бол хангаан бүс нутагт амьдарч байна. Тэгэхээр энэ мал аж ахуй маань ямар чухал ач холбогдолтой вэ? Үүнийг одоо уламжлал дээр тулгуурлаж шинжил хийх шинэ хоршоо, малчин өрхийн нэгдсэн холбооны хууль, малчтын эрх зүйн баялагын тухай хуулиар мал аж ахуйгаа хөгжүүлэх энэ суурин дээр тулгуурлаж хөдөө аж ахуйн зохицлбор үйлдвэрлэлүүдийг байгуулах зохис төлөвлөгөөг бүсчээсээ хөгжлийн хөдөл баримтлалын басны гол чиглэл юм байна. Монгол улсын нийт мал сүргийн нэг 25 орчим хувь нийт бүсдэр байна. За энэ агуулгаараа бол Монголын одоо нийт малын гаралтай түүхийдийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэрлэл явуулах нь бүсийн нийт иргэдийн бол 40 гаруй хувь нь амьдарч байгаа энэ эдийн засгийг бол авч явах хамгийн гол салбар байгаамаа. За энд бол мэдээж одоо Өвөрхангай аймаг бол маллайлж оролцсон. Хүнсний хэмжээний 2 дахь томоохон одоо хүнс болон хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн паркуудыг байгуулах боломж олцвол бүр утгаараа бүрднэ гэж бол харж байгаа.
Улаанбаатар хот шин хар хурам хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг 4 игнэ болгон өргөтгөн шинчилж Хэвтэ тэглэгийн Бат Цингэл сум, Их Тамир сум чиглэл болон Чингис хот, Чойр хот, Мандал говь хот, Арвайхаар хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг барьж Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох баг илэнх бомбд, шивээ хүрэн бомб чиглэлийн авто зам болон баруун босоо төмөр замын хангаан бүсэд ноогдох эсхийг тус барина. Монгол улсын үндсэндээ нийт нутаг дэвсгэрийн хамгийн төв хэсэгт байрладаг. За энэ байрлалын хувьд бол стратеги ач холбогдолтой. Дэд бүтцийг, за хүн амын бодлогыг, за мөн хөдөг хөгжүүлэх логистикийн бодлогыг, улс орны аюулгүй байдлыг хангах стратегитой уялдуулах асуудал их чухал. Аранга, Өрөнгө, Баянгор 3 аймаг бол хоорондоо 200 орчим километрийн зайд. Ингээм хөгжлийн алтан гурвалж ингэж гурвалж өсөж байгаа. Энэ бол төв холхын аялал жуулчлал болон хөгжлийн алтан гурвалж ингэж зүүн ёсоор томьёолж болно. Энэ жагуулгаар нь бид үзэл баримтал төрийн чиглэлээр нь тусгаж дид үтсийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм цогц хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжүүлэх юм. Шинэ хар орон хотод Монгол улсын нийслэл бас суурьшин хилжиж байгаатай холбогдуулаад нэгэн төлөвлөлт бол хийгдсэн. Энэ бүс нутгийг дамнаад төвийн бүсийн зорчигч тээврийн хэвтэ тэглэхийн төмөр зам бол байгуулагдах болно. За Улаанбаатар, Хар хорин гэсэн дамжсан зорчигч тээврийг бол тээвэрлэх энэ томоохон төмөр замын бүтээн байгуулалтууд эх онуудад хийгдэх болно. Хар хорин бол нийслэлийн баримжаатай хот болгохын үүднээс мэдээж олон улсын нис хонгоцны буудалтай тэр агуулгаараа агаарын гарцтай ийм дид үтстэй болно. За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хангаан бүсийг 2 хөрштэйгээ холбох бомбын хөгжлийн бодлого төлөвлөгдөж суусан байгаа. Булганы баг илэнх хойд хөрштэйгээ холбогдох бол баг илэнхээс орхны хөндөд байрлах шинэ нийслэл. За орхны хөндөгөөс урагшаа шивээ хөрөнгөний бомб. Ингээд connectivity буюу энэ харилцаа холбоо дид үтсийн хувьд дэлхийд гацтай болсон. Хангаан бүсийн хөгжил бол аялал жуулчлалын төдийгүй аж үйлдвэрлэлийн төв болж өгчих боломж энэ дэд үтсийн хөгжил бүрдүүлнэ. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх Улаанбаатар хот, Шинэ хар хурам хот, Улаастай хот чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон 30 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж бүсийн эрчим хүчний хөөсвөрийг нэмэгдүүлнэ. Эрчим хүчний хувьд энэ хангаан бүс яаж холбогдох вэ гэж. За одоогоор бол манай төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаан бүс мань холбогддог. За мэдээж хар хорин нийслэл нийслэлийн баримжаатай хот маань үүсэх цагт бол энэ хангамж хэрэглээ болоод асар өндөр болно. За үнийг бол бид бол суурийг нь тавиад эхэлсэн. Гэснээр хар хорин хот маань төвийн бүсийн эрчим хүчнээс 2 талын тэжээлтэй аюулгүй хангагдах ийм бүрэн болцоотой. За мөн дээр нь бүс нутаг маань бие даасан эрчим хүчний их үүсвэртэй байх ийм бүс нутаг байгаа. За жишээлбэл байдрын усан цахилгаан станц 30 мегаваттын суурилгдсан хүчин чадалтай усан цахилгаан станц баригдана. Ингэснээр бүс нутагтаа төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах ийм болцоотой бүс нутаг болох юм аа. Бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх нүүрс, эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Улсын зэрэгэлэлтэй томоохон уул уурхайг орчин үеийн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх ийм өргөн боломж байгаа. Тийм учраас энэ бол бас л хангаан бүсийн нэг том өргөн боломж гэж харагдаж байгаа. Шинэ хар хурам хотод бүсийн хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Баянхонгор аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна. Төвлөрөөс харуулж орон нутагт хүмүүс бий болох 3 дахь юм бол эрүүл мэнд боловсролын үйлчлэгээний асуудал байна. Боловсролын үйлчлэгээний тааруу байгаа байдал, эрүүл мэндийн үйлчлэгээний тааруу хоёроос болоод Улаанбаатар руу шилжих.
Энд хамгийн чухал нь түрүүний тэр цалингийн ялгартай бодлого бол маш одоо хэрэг болж байгаа. Цаашд энэ бодлогыг харин үргэлжлүүлэх ёстой. Тэгээд ерөнхийд нь аваад үзэхээр бол бид нэр энэ хэрэгжүүлж эхлээд үр дүн гарах гэж байгаа бодлогоо нураачихгүй яаж одоо үргэлжлүүлж авч байгаа гэдэг асуудал бол нэлээд том асуудал л гэж бодож байна. Бүсийн уншилгоо эмчилгээний төвд түшиглэн их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон уламжлалт ангаа ухаанд суурилсан сувлал байгуулан Өвөрхангай аймагт бүсийн эм хангамж эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн одоо ингээд 3 аймгийн тусдаа эмнэлгүүд байна. Гэтэл Өвөрхангай аймаг дээр ингээд бүсийн онцлогоо эмчилгээний төвөд бүсийн одоо том эмнэлэг байна тийм ээ. Тэгээ энэ эмнэлгүүдийн одоо чанар хүртэн хэмжээг сайжруулах гэдэг юм уу? Нийгмийн юм тулгамдсан олон асуудлыг шийдэх юм зайлшгүй шаардлага зөндөө байна. Бүсчилсэн сонгуул хөгжлийн бодлого уялдсанаараа Хангайн бүс төдийгүй Монгол улсад хөгжлийн шинэ нэрийн үе эхэлнэ. Хангайн бүсийн хувьд л авч үзэхэд ард иргэдийн амьдралд эрс өөрчлөлт гарна. Хөгжлийн төвчин эрс сайжирна. 30 жил гацсан арчлалын гажууд хөгжлийн гажууд засагдаж нийгмээр зөвхөн Улаанбаатар хот биш. Хөдөө сэргэж хөгжих боломж бүрдэнэ. Хөдөөгөө иргэдийн амьдрал сайжирна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Хөгжлийн бодлогын тууштай залгамжлаа өнөөдрийн явж байгаа зэгцэр хөдөлгөөний үр дүн юм аа. Зэгцэр хөдөлгөөн айл болгоны өрх тооноор орж амьдралд нь өөрчлөлт авчрах арга замын нэг бол бүсчилсэн хөгжлийн бодлого. Бүс нутаг төлөвлөлт бол үндсэндээ бол орон зайн төлөвлөлтийн агуулгатай, эдийн засгийн чиг баримжаатай, байгаль нутаг дэвсгэрийн онцлог ашиглалтыг зөв тусгасан бодлогын болон төлөвлөлтийн хамгийн чухал баримтчгүүдийн нэг байгаа юм. Олон улсад гео эдийн засгийн бодлого нэлээдгүй эрчимтэй явж байна. Тийм учраас Монгол улс зөвхөн дотооддоо зориулж иш гадаад зах зээлтэй хамгийн дөтөөр, хамгийн оновчтойгоор яаж холбогдох уу гэдэг энэ асуудлыг авч үзсэн. Өөрөөр хэлбэл гео эдийн засгийн стратегийг энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд тус суурь болгож авч үзсэн байгаа. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үржимжтэй ашиглаж эдийн засгийн өсөлтийг төргийтгэх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. Бүсүүд гэдэг бол судалгааны талбар юм а гэж. Тэр нь юу гэсэн цаана мөн чанарын юу гэсэн үгээр зэрэг төрөөс нөгөө бодлогоо хэрэгжүүлэх арга механизм гэж ойлгож байна. Тэгэхээр хот гэдэг бол өөр орчин үед зөвхөн одоо энэ барилга байгууламж, архитектур төлөвлөлтөөсөө илүү тухайн бүсийнхаа баялаг, нөөц, түүх, соёл олон зуун жил явж ирсэн соёлын өвдөө тулгуурласан ийм одоо хот төлөвлөлтийн шинэ концепц руу шилжиж байгаа. Хотуудын эдийн засагт гүйцэтгэгчийг үүргийн дагуу бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хотоо төлөвлөдөг. Хот төлөвлөснөөрөө өөрөө одоо тухайн хотод ажиллаж амьдарч байгаа, бизнес хийж байгаа энэ иргэд аж ахуйн нэгжтэй шинэ боломжийг, шинэ давуу талыг хотыг одоо эдийн засгийн чиг үүрэгтэй концепцтойгоор төлөвлөснөөр бий болгодог ийм одоо туршлага бол байгаамаа. Ирээдүйд авч явуулах, ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг болж хөгжүүлэх юм шаардлага гарсан гэдэг агуулгаараа бүсчилж хөгжүүлж явуулвал санхүүгийн, хүний нөөцийн, капиталын буюу хөрөнгө оруулалтын энэ ховор байдаг энэ нөөцүүдийг бид нар хамгийн оновчтой ашиглаж явуулахаар болж байгаа. Ингэжээж Монгол хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Ингэжээж монголчууд өндөр цалинтай ажлын байруудтай болно. Ингэжээж монголчуудын амьдрал сайжирна гэдэг л энэ үндсэн зарчмын хүрээнд энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг санал болгож байгаамаа.